За хэдүүлээ энэ хамгаалтын тортой энэ босоод шатыг хэдүүлээ зурж үзье. Энийг хэдүүлээ. Шинэ утасныг зуръя. За би фронт тавтахаа аваад гэж гэдэг үсгэлээ. За нэг тэгшин цэгт авчи. За тэгшин цэгт аваад тэгшин цэгтээ нэг хэсэг зурсан шилтөө. За тэгээд энэ шулууны сонгож жоод control shift-ээр дараад энэ цэгийг дараад энэ хоёрыг одоо яхин тэр midpoint-оор нийтлэл олж болно тий. За ингээд бас холбож болдог. За энийг болохоор би энэ өндрийг болохоор 7400-аар авсан. 7400-аар авсан. За энэ өндрийг болохоор 407 гэдэг хүч. За нэг ийм тэгшин цэгт үсгэлээ. За одоо хэдүүлээ. Бусад хэлбэр төрсөй гаргахын тулд line command аваад эндээс нэг хоёр тулаасыг л гаргаж ирж байгаа тийм бид нэ мэдэх weld mint-ээр хэдүүлээ сураад үзчихье гэж бодоод байгаа юм. За эндээс энэ сонгогдсон. За одоо хэдүүлээ яа. Mirror хийчихсэн. Sketch mirror. Иншаллаа сонгоод энэ дээр тэмдэглэгийн энийг заадаг хүчтэй окей. За ийм болгосон. За хэмжээсүүдийн хөр. За энэний өндөр бол ингээ хүн буу шатнаас буусны дараах өндөр гэдэг чинь 2000 мм гээд авсан юм бэ. За энэний өндрийг болохоор би 1015 гээд авсан. За энэний өрөм болохоор 916. Энийг болохоор 916. Эндээс энэ зэрэг болохоор 686 гээд авчи. За нэг ийм хэлбэр төрстэй объект үүсгэсэн. За одоо эндээс нийтлээ цаашаа аюу гэж явчихна. Хэлбэр төрсөө үүсгээд одоо ингэ явчихна гэсэн үг шүү дээ. За ийм sketch дээрээс хэдүүлээ зураад явъя. За одоо цааш нь хоёрын шатны хоёр талын тулаасыг гаргая. Weld mint-оор structure. За эндээс нь rectangle тавьдаг. За 50-30 хавцаадаг авлаа. Энэ группийг сонгоод энэ нэрийг сонголоо. За окей л хэлвчтэй харъя. За эндээс нэг юм төрстэй марктаар тийм. За structure of member лого дахиж ороод ISO. За ингээд окей. Ижил сонголт окей гэж орчлоо шүү. За ингэ дээр би тэгшинцэг тавцсан. За одоо хэдүүлээ юу. За хэдүүлээ хоёр талынхаа тулаасыг авцсан. Одоо юу вэ? Right тавтахаа сонгож байгаад right тавтахаа дээр би sketch үсгээд тэрэн дээрээ нэг тойрог зуръя. Circle command авлаа. За энэ ийм авлаа. За одоо энэ тойргийн радиусыг би 21.5-аар авсан. За стандартын турбо нь 21.3-тай турбо орж ирэх юм. Тэгээ би 21.5-тай тойргийн дотор суулгаж үзээд ингэж авч байгаа юм. За одоо нэг хэдүүлээ 1015 тавьчих. За ерөнхийдөө нөгөө дээдлийн 1000 нь болохоор юунаас дэшегээ гişүүрээс дэшегээ гişүүрэнд яг 1000 дээрээс ерөөдөө ашиглахад тооцсон байгаа гэж үзээд явсан. За одоо эндээс хэдүүлээ extrude cut авъя. Extrude cut авлаа. За extrude cut-ыг би хоёр талын юг багнаа ухаж байгаа шүү дээ. За ингээ хоёр тийш нэг бүс ингээ ухах. За одоо нэг чиглэлтэй учраас хэдүүлээ энийг planar авчихаар хоёр тийшээ болчихно. За хоёр тийшээ явахдаа хэдүүлээ 400 эмэг хуваах нь хоёр хэлсэн. За хэдүүлээ sketch дээр авлаа. Заач тэр энэ sketch руу гарч тээ. 407. Окей.
За дахиад хэдүүлээ extrude cut хий. За. Multiply наавла. За энэ урт нь 408. За 410 гэсэн. Үлээ 411 болсон. За илүү л гарчихгүй л тий. Энэ би болохоор амхандаа зөвхөн тодорхойлыг нуучих гэдэг нэвт өгөхгүй санаатай. За 400. Яригдчих юм. Ой. 400 гарчиж. За. Окей. За ийм хоёр нөх гарсан. За одоо хэдүүлээ энэ дээр нь энэ хоёр нөхөө хэдүүлээ. Array commander. Liner partner гэдэг командаар хэдүүлээ уушрал. За энэ аль нэг ирмэгийн заагаад өгчээ. Ирмэг заагаад өгчээ. За одоо тэгээ энийг би болохоор гişүр хоорондын зайг би 300-аар авчихсан. Ерөнхийдөө 250-аас 300-ийн хооронд байх гэсэн стандарттай байлаа. За тэгэхээр ийм хэмжээгээр авчлаа. За окей. За энийг нөхөлчээд одоо хэдүүлээ. Яа. Эндээс sketch руу орж байгаад энэ sketch гэдэг командын доод сум байгаа. Эндээс нь 3D sketch гэдэг юм командыг аваад тэгээд line авах. Энэ line аваад тэгээ би яах юм хэрэг энэ цаатлын тойр наатлав биш. Цаатлын тойргийнх нь ч гэдэм үү миний санаа бол цаатлын тултал одоо би хоолоо оруулж гэдэг байхгүй тийм учраас би цаатлын цэгийг аваад байгаа юм. Миний төв дээр зэгэд энэ дээр нэг line татчих тий. Sketch. Окей. За одоо энэ sketch-ээс гарцсан тий. Гараад ийм шугамдсан бол хэдүүлээ weld meter руу ороод хэдүүлээ юугаа сонгож болж байна. Энэ завсар суулгах одоо бэлтцээ суулгаж болж байна. За би энэ хамгийн хэлбэрээр нэг тойрог сонгоцсон шүү. За тэгээ энэ нэрмийг сонгоод өгч. За окей. За 21.5 та тойрогт хэдүүлээ ийм 21.3 та турбо хийжлээ. За одоо энийг ошрол. За features эсрэгөө ороод liner partner руу ороод тэгээд хэлээ адилхан чиглэл нь энэ нэг ирмэг гэдэг байгаа. Адилхан 300-ын зайтай 22 шиг хэдэл ошрлох гэж байгаа. Гэхдээ юу юм биш. Features and face гэдгийг болиулаад энэ body гэдэг рүү орж байгааг энэ бие сонгоод окей. За ингээд хангалттай болчлаа тийм. За одоо дараагийн үйлдэл нийтүүлээ одоо хамгаалтын тороо зуръя тийм. Хамгаалтын тороо зурхтаа юу вэ? Нэмэлт тавтгаа палан сонгоё. Палан сонгохдоо хэдүүлээ хэвтээ топ хавтгаатайгаа параллел хавтгаа сонгоё. Топтой параллел хавтгаа сонгоё. За тэгээд энэ дээр за одоо ийм босоо нутаарлаад хахаар би энд энэ өнцөг төрлийг сонгоод энийг 180 градус гэдэг өчгөр ийм параллел хавтгаа гараад ирнэ. За тэр параллел хавтгаа дээр нь хэдүүлээ sketch үсгээд зураг хийсэг. За ингээд би line командыг аваад энэ sketch дээрээ зурх гэж байна. За би энийг зурхтаа энэ би нэг нэмгийн хуудасаар тууцсан юм шиг явах гэсэн үг санаалаа. Нэмгийн төмрөөр гэх юм уу? Бай. За line авлаа. Line аваад зөв эндээс line аваад select гэж байгаа дахиад line авлаа. Line команд авчаад эндээс хэдүүлээ тойрог зурчихвал. За энэ дээр босоод очихоор тойрог болчихж байгаа. За би энд нэг юм редистэй тойрог авчи тэгээд энийг холбохгүй шүү. Энийг өнгөрөөд энэний ард тавьчих гэдэг юм чинь. За энэ дээр шугам гарч туслах шугам гарч ирж тээ. За ингээд энэтэй холбоод чаар энэний зэгтэй холбоод ийм шулуун татчих. За окей. Энийг 50 гэж болж энэ босоо гэж болж байна. За энэ алга багтах шүү. Энэ босоо гэж. За окей. Энэ асуудалгаагүй тий. За одоо энэний төв мэдээж энийхээ төвдөө яхаа vertical байх хэрэгтэй гэдэг нь цаагаад өгчээ. Vertical гэж за ингээд нэг гайгүй. За хэмжээг нь хэдүүлээ. Энэ хэмжээг болохоор би 916 гэдэг авсан санаад байна. Тэгээ 916-аар авчи. 916-аар авчи. Тэгэд
энэ хэмжээг 360 тавьчих. За 360. Би окей гэдэг ингээ өгчлөө. За юм. Энэ хараа тойрог энэ дээр шүргийг энэ тойрог энтэйгээ таан гэдгээ давхар. Окей. За ингээ харуулчих жаа. За энээс шууд диаметр нь үс явчихаа тий. Окей. За энэ хэсгийч ингээ болцсон. Энэ хэсгийч болцсон. За дараагийнх нь хэсгийчийг хэдүүлээ дараагийн өндөр дээр буюу энэ бүслүүд дээр энэ бүслүүрийн өндөр дээр авах хэсэг тий. За энэ дээр хэдүүлээ. Улаан сонгоод тэрийгээ топтой параллел ингээд авчи. Топтой параллел авчлаа. Окей. За одоо энэ дээр хэдүүлээ скетч үсгэж чинь. За скетч үсгээд за тэгэхээр line command авчаад доорх скетчтэй адилхан хэдүүлээ явчих. За энэ бүслүүр дээрээс явж байгаа учраас би ойролцоогоор явъя. За энэ дээр буцаж line болгоод яг нэг юм line зураад за эндээс тэгэхээр line за энэ дээр бол ном турчиж болно те. За энэ дээр ирж байгаа хэдүүлээ ном болгоод эндээс нэг аваад за окей. За одоо энэ гутлаа энэ хоёрыг сонгоод танк. Окей. За одоо хэмжээс өгөх те. Тэрхүүн энэ зэрэг. За одоо тэгэхэд аюу. Энэ 360-аар өгч. 360-аар өгөөд энэ тойргийг энэ тойрогтой вертикал. Окей. За ингэж гаргаад ирсэн. За одоо энэ скетчээс гаргачих. За изометр байдлаар хэдүүлээ хараад хэдүүлээ extrude box-ийг эхлээд энэ скетч сонгож чинь энийг хэдүүлээ 50-аар авчи. Энийг 50-аар аваад энэ with planer авсан. За одоо хамгийн гол нь хэдүүлээ юуг нь харах вэхээр нэг юуг нь одоо үүсч байгаа зузааны харъя те. Эний зузааны хэмжээг болохоор хэдүүлээ энэ team Roger гэдэг рүү орж байгаа 635. За list нэмжээр авч байгаа. За тэгээд хэдүүлээ энэ merge бол хийхгүй. Одоо энэ чиглэлийг солилцмоор байна. Энэ team Roger-ийн чиглэлийг солилцохоор энэ арга ингээ гадна талтай гарч ирж байгаа. Энэ түрүүн энийг буцаачаар ингээ дотор талтай ороод байгаа байхгүй. Энэ миний тулаасан дотор тэгшин цэг дотор одоо за энийг хэдүүл ингээ гадна талд нь гарч ирээд окей. За ийм болгоцсон. За яг энэ үйлдэлийг доотлын энэ хэдүүлээ сонгоод чинь те. За энэ скетчээ сонгоод extrude box гэж хараад энтэй адилхан. За адилхан 50 гэдэг хэмжээг авчин гол нь хэдүүлээ 635 авсан. Энэ B direction солисон шүү те. Чиглэлийн солисон. Чиглэлийн солихоор энийхийг гадна талд нь ингэж үсгэх хэрэгтэй гээд окей. За ингэ гадна талд нь үсгээд окей. За одоо хэдүүлээ inliner partner мара хэдүүлээ юу энэ объекттэй хэдүүлээ ашиглая. За энэ future гэдгийг нутраад body гэдэг дээр дотор нь энэ биеийг сонгож байгаа байхгүй. Энэ биеийг сонгоод хэдүүлээ дэшигээ яв чиглэлийн зааж энийг энэ чиглэлийн тав гэж чиглэлийн заагаад өгье. За тэгтэл нөгөө доошоо ингээ оширх гээд байна те. Тэгэхээр бас л нөгөө чиглэлээ сольж өгнө шүү дээ. Энэ чиглэлээс солиод төгөр дэшээ болоод өгнө. За энэ чинь хооронд халахслын зайн 800-аас 1900-аас 1200 гэж. Тэгэхээр би энэ дээр яг тул 1200-аар аваад гэж бодохоор яаж энэ дээр 6 ширхэг орох юм. За ихтэй те. Тэгвэл 1000-аар хийсэн чинь. Яг зур явахаар за энэ 5 болоход 4 болох хэвчээ. За арай 4 багтаад ах юм. За ерөнхийдөө 5. Ингээ 5 гээд энийг хэдүүлээ 1000 болгоч. Окей. За тэгээ хэмжээг өөрөөсөө солиод тохируулж болно. Энд тасалдахгүй. За одоо ийм болгоцсон. Одоо дараагийнх үлдээ. За right тавтгаа дээр хэдүүлээ sketch үүсгээд